Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын газрын даргын хамгаалан. За нэгдсэн улсын байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын шадар суурин төлөөлөгч Нэм Жаргал. За хүнс хөдөө аж ахуйн хөнгөлтөр яамны хүнсний аюулгүй байдал хангамж бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Батбаатар. За шинжлэх ухааны технологийн сургуулийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хоол зүй шим судлалын профессор Инхтай багш хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд бид эдгээр зочдтойгоо өнөөдөр дэлхийн хүнсний өдрийг Монгол улс хэрхэн яаж тэмдэглэж байна уу? Монгол улс хүнсний аюулгүй байдалтай за төр засгийн хувьд болоод за мэргэжлийн байгууллагуудын хувьд хэрхэн яаж анхаарч ажиллаж байна гэдэг талаарх мэдээллийг үзэж та бүхэндээ өгөхөөр ажиллаж байна. За өнөөдрийн дэлхийн хүнсний өдрийн онцлогийн талаар эхлээд би Нэм Жаргал зочноос урьж тэр мэдээллийг өгөөч. За энэ өдрийн амгалан гэрээ. За дэлхийн хүнсний өдрийг жил болгоны 10 сарын 16-нд тэмдэглэдэг. За манай нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын байгуулагдсан өдөр байгаа. Тийм болохоор манай байгууллагын төрсөн өдөр гэж хэлж байна. Тэгээд энийг 1980 оноос хойш тэмдэглэж ирсэн. Өнөөдөр бид нар 38 дахь удаага тэмдэглэж байна. За жил болгон тухайн одоо цаг үеийнхээ тулгамдж байгаа асуудлуудыг бас тал түрээс нь өөрсдийнхөө үүрэг оролцоог хангаж энэ талаасаа бас асуудал юу вэ, гарах шийдэл ямар байна гэдэг энэ хүрээнээс нь авч үзээд жил болгон өөрөө ингэсэн урайтай тэмдэглэдэг. За энэ жилийн дэлхийн хүнсний өдрийг бид нар өсвөлөнгөө дэлхий 2030 за бидний үйлдэл бидний ирээдүй гэсэн энэ яг тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. За энэ бол зүгээр санамсаргүй бас сонгогдсон сэдв биш. За дэлхийн өсвөлөнгөө дэлхий 2030 гэдэг ураа маань бид нар бүгд мэдж байгаа. Доктортой хөгжлийн зорилго 2030 гэсэн бид нар дэлхийн нийтээрээ бас хүлээн зөвшөөрөөд өөрсдийнхөө зорилгыг тодорхойлцсон доктортой хөгжлийн зорилгууд байгаа. За энэ одоо 17 зорилго байгаа. Энэ 17 зорилгын 2 дугаар зорилго маань ерөнхийдөө өсвөлөнг одоо арилгах 2030 он гэхэд. Тэгэхээр бидний өнөөдрийн хийж байгаа одоо үйл ажиллагаа, бидний өнөөдрийн үйлдэл маань 2030 он гэхэд биднэрт дэлхийд даяар өсвөлөнг зогсооход одоо хүрэх тэр одоо бүх ажлууд явагдчихэж бид 2030 он гэхэд тэр тавьсан зорилгодоо хүрнэ. Тэхийн тулд биднэрт ямар асуудлууд байна? Асуудлаа бид нар ямар гарц шийдлэр одоо шийдэх вэ гэдгийг л тал талаас нь хэлэлцэж байгаа. Тэгээд энэ үднээс бол бид нар тэмдэглэж байна. За бүх улс орнууд тэмдэглэж байгаа. Өнөөдрийн хувьд бол бид нар өдөөс өмнө бас дэлхийн хүнсний өдөр зориулсан тодорхой арга хэмжээ зохион байгуулсан. За Монгол улсын хувьд бол яах аргагүй өсвөлэн одоогийн тухайн асуудал ярихад бид нар одоо шин тэжээлийн дутагдлын тухай ярьдаг. Тэгээд жишээлх юм бол өнөөдөр арга хэмжээнд дээр бид нар Монгол улсын шин тэжээлийн асуудал ямар байна гэдгийг бас нэлээд онцолж ярьж байгаа. Тэгэхээр энэ талаар бас мэдээлэл өгөх хэрэгтэй гэж бодож байна тийм ээ. Яг Монгол улсын хувьд яг өсвөлөнд нэрвэгдсэн ч гэдэг юм уу, тийм одоо хүн амын тоо сулгаа байхгүй, тийм хүн ам байхгүй гэдэг гэхэд үнэхээр тэр шим тэжээлтэй хоол хүнсээ бид авч чадчихна уугүй гэдэг дээр судалгаа шинжилгээ хийсэн байт юм болов. За тааханд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол улсаас хүнсний хангамж, аюулгүй байдал, шим тэжээллэг чанарын асуудлыг бодлогоор зохицуулдаг байж байгаа. За тэгэхээр хүнсний аюулгүй байдал гэдэг маань нэг талаасаа хүнсний хангамж тэнцвэртэй, доктортой байх асуудал, нөгөө талаасаа хүнс шим тэжээлэг чанартай байх асуудал. За хүнс бэлтгэн нийлүүлэгчдээс эцсийн хэрэглэгч хүртэлх энэ сүлжээнд түүхэд бүтээгдэхүүний хувьд аюулгүй байдал нь хангагдсан байх асуудлыг ярьж байгаамаа. За өөрөөр хэлбэл хүнсний аюулгүй байдал гэдэг нь ийм цогц асуудал юм байна. За Монгол улсын хэмжээнд хүнсний хангамж гэж үзэхээр гол нэрийн 16 бүтээгдэхүүн дээр авч үздэг байгаа. Тэгэхээр Монгол улсын хүнсний хангамж бол нэг 61% та байна. За 70% байвал хүнс маань хангамж доктортой байна гэж үздэг. Тэгэхээр хүнсний хангамжийн доктортой байдлыг хангах талаар төр засгийн бодлого бол чиглэж байна. За шим тэжээлэг чанарын асуудал дээр түрүүн Нэм Жаргал төлөөлөгч маань бас хэллээ. За манад зорилтод бүлгүүц дээр бол шим тэжээлэг чанар дутагдaltaй байгаа. Энэ зүйл бий хоол хүнсний 5 дугаар үндэсний 5 дугаар судалгаа гэж хийгдсэн. За эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ийм судалгаа хийсэн. За бодлогын хувьд бол шин тэжээлэг чанарыг сайжруулах, за хүн амыг амин нэмийн дотлоос өөрчлөлтөнд сэргийлэх нь хамгийн одоо чухал ач холбогдолтой байгаа. За энэ талаар хожим сэтгэл рүү ярих гэж бодож байна. За тэгэхээр шин тэжээл гэж ярихаар
Бидний өнөөдөр банк хэрэгэлдэг одоо Монголын одоо стратегийн хүнс гэх юм бол Максуу гурил гэл тоолно шүү дээ. Энэ маань яг үнэхээр бидэнд шаардлагатай шин хичээлийг өгөх хоолны хүнс мөн үү? Энэ дээр ер нь төр засгийн зүгээс гэдэг ч юм уу анхаарах тэр шин хичээлийг хангах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа ер нь ямар хэмжээнд байдаг юм бэ? Ер нь бол монголчуудын эртнээс уламжилж идэж ирсэн хоол хүнс маань шин хичээлийн чанараар бол өндөр. Мэдээж яг ялангуяа одоо уураг, өөхтос энэ хоёр бол маш их өндөр байдаг. Тэгэхээр бидний одоо эртний уламжилт хоолыг идэж хэрглэж явах үеийн одоо нүүдлийн мал аж ахуйтай байх үеийн хооллолт өнөөгийн орчин үеийн хоолт хоёр бол мэдээж хэрэг өөр байх ёстой. Ягаад тэгэхээр бидний одоо эрхэлж байгаа хөдөлмөр, цаг агаар, хотчлт гэдэг ингээ маш олон зүйл байна. Энэ дээр одоо бас олон улсын харилцаа, худалдаа гэдэг мэдээж хэрэг импортын олон янзын сайн чанарын бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байна. Ер нь бол бид нар шин хичээлийн зөвлөмж хэмжээ болон одоо олон улс дэлхийд дахинараа л улс болгоны зөвлөж байгаа энэ зөвлөмж хэмжээнд бол 5 төрлийн хүнснээс өдөр тутам байнга хэрэгжилж авах ёстой байдаг. Энэ махан бүтээгдэхүүн, сүүсэн бүтээгдэхүүн, тэгээд гурил, үр тариа, жимсгэн хүнсний ногоо гэсэн 5 төрлийн. Тэгэхээр энэ 5 төрлийн хүнснээс нэг хүнсэнд нь бүх төрлийн одоо бидний шаардлагатай амин, дэмэрц, бодис, ураг, өөхтөс, нүрсүс нь агуулгдахгүй шүү дээ. Тийм учраас энэ 5 төрлийн хүнснээсээ зохимжтой хэмжээгээр нь аль хүнс нь ямар шин хичээллэг чанараар баялаг байна. Тэрнтэй зохицуулаад идэж хэрэглэж авах ёстой байдаг. Орчин үед бол яг бидний одоо хамгийн их гол анхаарах зүйл бол халдварын бос өвчлөл нэмэгдээд байна гэдэг маань хоол хүнстэй холбоотой үүсч байна гэдгийг бол батлаад одоо манай улсад халдварын бос өвчлөл маш их өндөр байна гэдэг ингээд энэ чинь одоо олон тоо баримтууд байдаг. Бид нарын хамгийн их анхаарах ёстой зүйл бол одоо хүүхдүүдэд ялангуяа өсөх ирээдүйгээ зөв зохистой хооллож тэднийг энэ 5 төрлийн шин хичээлийн 5 төрлийн хүнснээс бидний зайлшгүй авах ёстой шин хичээлийн байцуудаараа хангаж тэднийг одоо өвчлөхөөс нь урьдчилан сэргийлж эрүүл сарвал өсөх явдал хамгийн чухал байна. Тэр энэ тал дээр одоо төр засгаас их илүү одоогийн байгаас илүү анхаарал тавих ёстой гэж үздэг. Судалгаагаар бол маш олон тоо гардаг. Одоо хүүхдүүдийн хоолтын байдалтай амин дэм дутуу байна л гин тийм ээ, уургийн дутагдaltaй байна. Тэгсэн мөртлөө одоо шин хичээлийн хоёр талын байдаг л да. Хомсдол хоёр талын муу сайн талууд байдаг. Тэгэхээр зарим хүүхдэд шин хичээлийн дуталтай, тураалтай гэдэг ингэ байж хаа зарим хүүхэд нь бол таргалалттай хит одоо их хичээллэг болон одоо хит илчлэг ихтэй шин хичээл багтай мөртлөө илчлэг өндөртэй хоол хүнсээр хоолсноос болоод таргалт их өсөж байна гэд манай Монгол хүүхдүүдийн дунд бол саяын улсын хэмжээний 5 дугаар судалгаагаар таргалт бол өссөн байгаа харагдчихсэн. Дэлхийд дахинд одоо хүүхдүүдийн таргалт бол ерөнхийдөө өсөж байгаа гэсэн юм хандлага. Тийм учраас аль алинд нь шин хичээлийн хомсдолуулаад илүүдэлд анхаарах ёстой. Энийг одоо бүгдийг зохицуулах ёстой төр засгаас. Монгол улсын нийт хүнсний хэрэгцээний одоо бараг 70-80% нь гаднаас авдаг гэдэг юм тоо баримт байдаг болсон бол харьцангуй энэ тоо багассан гэдгийг бүгд мэдчихэж байгаа. Яг энэ бүхэн дээр эргээд юу ярих тухайг бол бид үнэхээр хүнсний аюулгүй байдалд анхаарч чадчихна уу гэдэг дээр бас бид анхаарах тийм ээ ярих ёстой. Яг өнөөдрийн байдал ямар байна гэдгээс энэ хамгаалтанд гаргасан. Тэгэхээр хүнсний аюулгүй байдал өөрөө маш өргөн хүрээтэй салбар л та. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд бол яг тухайн улс орныхоо онцлог тохирсон энэ бодлого хөтөлбөрүүдээр хэрэгжүүлж эхэлдэг. За манай улсын хувьд бол хангамжим түвшин бол хангалттай түвшинд байна. Одоо нийт хэлж байгаагаар бол одоо 60% нь бол бид нар дотоодынхоо хэрэгцээгээ хангаж байна. Тэгэхээр манай хангамжийн хувьд бол асуудал байхгүй. Тэгэхээр ер нь бол өнөөдөр дэлхийн нийтэд 820 сая хүн үйлсвэрлэл нэрвэж яадаг. Энэ бол өөр хангамжтай шууд холбоотой асуудал. За цаана 1.9 тэрбум хүн одоо таргалалтай байгаа. Энэ өөрөө одоо нөгөө саяны Ивтайн багшийн хэлээд байгаа шиг нөгөө халдварт бус өвчлөл нэмэгдэж одоо энэ таргалалтай холбоотой энэ нас баралт бол жилээс жилд одоо сүүлийн 5 жилийн хугацаанд бол их нэмэгдсэн ийм судалгаа байгаа. Тэгэхээр манай улсын хувьд бол ялангуяа энэ хүнсний зохистой хэрэглээ гэдэг тал руу хүмүүсийн одоо энэ хэрэглэн дээр соён гээгэрүүлэх ажлыг бол нэлээд явуулах хэрэгтэй байгаамаа. Яагаад тэгэхээр одоо
гадны болон дотоодны маш олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл бол олширч хангамжуул хангалттай хэмжээ нэмэгдэж байна. Тэгэхээр энд бол хэрэглэгчдийн боловсролыг бол дээшлүүлэх чиглэлээр бол хамгийн гол нь ажиллах ёстой гэж үзэж байгаа. За мэрэгжлийн хяналтын байгууллага бол яг энэ дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулаад энэ 10 дугаар сарыг бол бүхэлдээ хүнсний аюулгүй байдлыг хангахад эргэн таны оролцоо гэсэн юм сарын аяныг бол улсын хэмжээнд зохион байгуулж байна. За нийтдээ нэг 600 гаруй улсын байцаагч хил болон хөдөө орон нутагт бол энэ хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр энэ аяны хүрээнд бол ажиллаж байна. Тэгэхээр энд бол бид нар хамгийн гол нь томоохон үйлдвэр худалдаа эрхлэгчнэрээр дамжуулаад хэрэглэгчд одоо энэ хүнсний аюулгүй байдлын анхан шатны энэ мэдлэг мэдээллийг олох чиглэлээр соён гэгээр бол ажлыг бол зохион байгуулж байна. За сая өнгөрсөн жил хийгдсэн хүн амын хоол хичээлийн үндэсний 5 дугаар судалгаа гэж байгаа. За энэ бол 10 онд 4 дугаар судалгаа хийсэн. Сая 7 жилийн дараа ингээд хүн амын хоол хичээлийн үндэсний судалгаа хийгээд үзэхэд Монгол хүний одоо нийт Монгол хүн хот хөдөө баян ядуу гэх юм байхгүй. Энд бол Д амин думын дутагдал бол нийт 30 гаруй хувьд нь бол Д амин дэмийн дутагдал их байна гэж. За мөн бага насны хүүхдэд бол А амин дэмийн дутагдaltaй байна. За мөн одоо С амин дэмийн дутагдал бол нийт Монголын ард түмэнд бол дутагдaltaй байгаа. За энэ 3 төрлийн витаминыг одоо хэрэглэхгүй байна гэдэг нь бол өөрөө тухайн хүний физиологийн болон дархлааны систем бол суларч за энэ халдвар тус өвчлөл үүсэх магадлал бол их нэмэгдэж байна гэж үзэж байгаа. За энэ судалгаар аваад үзэхэд харин ч одоо өөрхөн орлого багтай хүн ядуу баян хүн хоёрын хоорондын зүрх байхгүй байгаа хгүй энэ шим тэжээлийн асуудал дээр. Тэгэхээр энэ дээр хэрэглэгчийн одоо хоол хүнс тэжээлийн боловсролыг бол нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй гарч ирж байгаа юм аа. Хангамжтай холбоотой гэдэг ярихаар юу л да 2010-ад оноос хойш 10-11 онуудад нэгдсэн үндэсний байгууллагын тэр хүнсүүд аж ахуйн байгууллагаас тийм судалгаа гаргасан байсан. Ер нь бол хангамж бол байна. Тэгэхдээ хангамжийг одоо үнэхээр хүнсний аюулгүй байдлыг нь хангаж өгөх, дээрэс нь тухайн орон нутгийн хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг одоо хангах уламжлалт хоолыг нь одоо сайн хэрэглүүлэх гэсэн ийм юуг бол асуудлыг дэвшүүлж тавиад тэгээд юу яжсэн одоо indigenous food гэдэг өөрөөр хэлбэл тухайн орон нутгийнханд хүнсийг хэрэгжилж байсан уламжлалт хүнсийн тэр тухайн орон нутагт нь хэрэглүүлье. Одоо бол сүүлийн үед манай Монгол хүмүүс ч одоо хотын хүмүүс ялангуяа уламжлалт хоол ерөөсөө идэхгүй, арал цагаа идэгээч идэхгүй байх тийм ээ. Өрөм хайлан баач идэхгүй байж байна. Тэгэхээр зэрэг энэ хангамжийг сайжруулахад бол тэр тухайн орон нутгийнх нь өөрийнх нь соёл, ёс заншилтай нийцсэн олдоц ихтэй тэр газараа одоо байдаг. Мэдээж хэрэг тэр орон нутгийн ус ч өөрийнх нь байгаа газараа л эртнээс байгаагийн одоо хүнснийхээ түүхийд материалыг хэрэглээл ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо дахиж ингэж хэрэглүүлэх арга зам, технологийн шинэ болгож өгдөг юм уу тийм ээ. Энийг одоо мартагдсан юм хүнсийг бас айгүй хэрэглүүлэх нь чухал юм байна гэсэн ийм асуудал тавьж ирсэн. Би нэг хуралд орж ирсэн та тэнцээ. Нөгөө талаар хангамж болвол баг хомс байгаа хүнс байгаа. Гэхдээ хангамж бол маш их байна. Ялангуяа хүнсний хоригдол, хаягдал маш их байна гэдгийг одоо сүүлийн бас судалгаагаар гаргаад байгаа. Жишээлбэл одоо манай Монгол улсад ихэд мал аж ахуй их хөгжсөн одоо олон тооны малтай мах их байдаг. Тэгтэл одоо ингээл төрөл бүрийн хям бүтээгдэхүүн хийгээлээдэг, үйлдвэрлэлээдэг, хичнээн олон үйлдвэр байдаг. Дэлгүүр захын лангуугаар дүүр 9 шидийн хям байна. Одоо тэр чинь нөгөө нэг агуул нэмж өгсөн хүнсний нэмэлтүүдээс нь хамааруулаад бас сүүлийн үед хүмүүс нэг идэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тийм одоо маягийн хаягдлууд маш их гарч байна. Тэгэхээр энэ хүнсийг одоо хайрын энэ түүхийд үнэтэй материалыг идэхгүй баахан бүтээгдэхүүн үйлдвэрлэжэл түүний одоо хүн мөнгөөр авсан зарим нь одоо гэртээ хэрэглэхгүй хаяал ингээд идэг. Энийг ерөөсөө зогсооё. Энэ тал дээр бас олон талын судалгаа хийж хаягдалгүй хүнсийг хэрэглэх тийм ийм урайг бол бас хүнсүүдэд дэлхийн хүнсүүдэд ч байгууллага бас тавьж ирсэн. Би бас их асуух гэж байлаа л да. Үнэхээр бидэнд шаардлагатай амин дэм бүх одоо хүнс тэжээл бид нар авч чадчихна. Тэрийгээд бид нар Монгол улсын хувьд хангаж өгч чадчихна гэдэг асуудал бас ярих хэрэгтэй. Ягаад би ингэж асуув сая яг инхтэн багш хэлж байгаа хям гэж ярих юм бол хямны үйлдвэр эрхэлдэг усуд нь өөрсдөө битгий хям дээр гэдэг ингэж ах жишээтэй. Тэгэхээр ер нь яах хэрэгтэй бол энэ дээр ямар зохицуулт хийх хэрэгтэй бол?
энэ дээр ямнаас барьж байгаа бодлогын талаар товч ярив. Тэгэхээр хүнсний хангамжийг дотоодшуул хүнсний аюул байдлыг хангах үндсэнд энэ хоёр зөв асуудал руу бодлого чиглэж байна. Тэгэхээр хангамж бол харьцангуй доктортой байна. Тэнцвэртэй байна уу гэхээр бас үгүй. Бодлогын хувьд хүнсний гол нэрийн 16 төрлийн бүтээгдэхүүн дээр илүү төвлөрдөг. Тэгэхээр хангамжийн тэнцвэртэй байдлыг аваад үзвэл 51% байж байгаа. Өөрөөр хэлбэл манай улс импортын хамаарал байна гэсэн үг. Импортын хамаарал байна. Тэгэхээр импортын бүтээгдэхүүний сүлжээн дээр бас хяналтыг сайжруулахын шаардлага байгаа. Нэвтрүүлэгт оролцогчдын юун дээр бас нэмж хэлэхэд тийм ээ. Хүнсний аюул байдлыг хангах гэдэг нь болохоор хүнсний сүлжээнд түүхэд бүтээгдэхүүний аюул байдлыг хангахтай шууд холбоотой. Тэгэхээр хэрэглэгчдийн боловсролыг дэвшлүүлэх асуудал яригдж байна. Хэрэглэгчдийн боловсролыг дэвшлүүлэхийн өмнө хүнсийг зөв сонгох, зохистой хэрэглэх тэр асуудлыг эхэлж харах юм шаардлага байгаа. За яамн дээр эрүүл хүнс, эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулад байна. За энэ 10 сард багтаагаад засгийн газарт хилцүүлэхээр бэлтгэж байна. За энэ хөтөлбөрийн 5 зорилттой хөтөлбөр, энэ хөтөлбөрийн нэг зорилт маань цэвэр энэ хүнсний хэрэглээ тал руугаа чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгч маань хүнсээ зөв сонгохоос бүх юм эхлэх гээд байгаа. Хэрэглэхээс өмнө сонгож таарна тийм ээ. Сонгож байгаа маань болохоор хүнсний сүлжээндээ үйлдвэрлэлээ, бэлтгэн нийлүүлэлтээ хүнсний чиглэлийн анхан шатны үйл ажиллагаагаа ингээд нөлөөлөд зохицуулаад явна гэсэн юм санаа явж байгаа. Олон улсын хандлагч яг ийшээ чиглэж байгаа. Хэрэглэгчдийн боловсролоор дамжуулаад хүнсний аюул байдлыг хангах нь өнөөгийн чиг хандлага юм аа. Уламжлалт бодлого яаж гэсэн гэхээр хүнсний анхан шатны чиглэлийн үйл ажиллагаанаас эхэлж байсан. Тэгэхээр энийг өөрчлөхөр байж байгаа. Мэдээлэл болоход манай дээр нэг хоёр хөдөлгөөн өрнүүлэхээр яригдж байгаа. За нэг нь бол энэ ээжийн сонголт эрүүл хүнс. Өөрөөр хэлбэл энэ өрхөд хүнсийг хэн сонгож ийн гэхээр ээжүүд илүү сонгож байгаа. Ээжүүд төлхөдөө сонгож байгаа. Тэгэхээр ээжүүд рүү хандсан энэ бодлогын арга хэмжээнүүдийг илүү төлхөө хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй байх нь гэсэн санаа. За нөгөө барьж байгаа санаа нь бол энэ өглөөний цайны асуудал гэж. За. Манайд энэ өглөө цай уудаг асуудал бол их бага байгаа. Ялангуяа залуу гэрүүлүүд бол өглөө цай уухгүй тийм ээ. Оройч босоод ажилдаа яраад явчихдаг юм асуудал байж байгаа. Тэгэхээр өглөөний цай гэсэн энэ зорилтод энэ арга хэмжээ хэрэгжүүлснээр хүний эрүүл мэндийг өөрчлөн хамгаалах, эрүүл мэндийг хамгаалах, болцсохгүй өвчлөлөөс үржилсэн сэргийлэх. Нөгөө талдаа бол хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн хамтдын борлуулалтыг дэмжих ийм ач холбогдолтой байгаамаа. Тэгэхээр бодлого маань уламжлалт арга хэлбэрээс илүүтэй юм шинэ чиг хандлага руу илүүтэй хандж байгаа гэж хэлж бас болно. Нэгдсэн улсын байгууллага доктортой хөгжил 2030 дээр энэ хүнсний аюулгүй байдал чинь заалттай байгаа шүү дээ. Илүү яхаа тийм ер нь бол бас юм л дээ. Бид нар одоо яг хүнсний аюулгүй байдал гэдэг энэ дээр бас нэг байнга нэг зүйлийг тодруулахгүй болдоггүй нэг юм байгаад байдаг. Нэр томьёоны хувьд. За бид нар food security буюу энийг одоо хүртэл яг нэг тогтсон нэр томьёонд оруулж монголчилж бас одоо чадахгүй гэхэд хаашаа одоо бас ингээд тогтож чадахгүй байна. Food security буюу за минийхээр бол одоо хүнсний баталгаат байдал гэж одоо байна. Хүнсний баталгаат байдал нь өөрөө хамгийн нөгөө том асуудал яриад байгаа. Тэрэн дотроо шин тэжээлийн асуудал маань яригдж байна. Хүнсний одоо хэрэглээ зөв хэрэглээний асуудал яригдж байна. Хүнсний нөгөө аюулгүй байдал буюу англиар бол food safety гэж. Тэгэхээр food safety маань нөгөө food security буюу баталгаат байдлынхаа одоо доторх нэг одоо бүрэлдэхүүн хэсэг нь байна шүү дээ. Тэгэхээр зарим тохиолдолд ямар бид нар хүндрэл гараад байна гэхэлэр нөгөө одоо нөгөө хошигч хэлэхэд баг англиар ярьж бид нар ойлголцоод байна шүү дээ зарим тохиолдолд. Тэгэхээр бидний өнөөдөр ярьж байгаа хүнсний аюулгүй байдал буюу нөгөө англиар бол food security маань баталгаат байдал. Тэгэхээр нөгөө нэр томьёоны энэ нэг жоохон эргэлзээтэй байдлаас болоод хүнсний аюулгүй байдал гэж ярьчихлаар зарим хүн нөгөө баталгаат байдал байна гэдгийг ойлгоод яриад байдаг. Гэтэл зарим нь шууд нөгөө food safety рүүгээ өсөрч ороод тэрийгээ яриад байдаг. Ингээд энэ дотор чинь бас нэг ойлголтын нэг дандаа одоо тодруулж авахгүй болдоггүй нэг асуудал байгаад байдаг. За энийг нэгдүгээрт бас бид нар анхаарах хэрэгтэй байдаг. За нөгөө нэг юм нь болохоор энэ бүх одоо сая хүмүүс маань бүгдээрээ хэлээ одоо хангамж бол харьцангуй сайжрлаа гэд одоо 30-40 жилийн өмнө гэдэг юм уу одоо хүнсний хангамжийн асуудлыг дэлхийд яриадсан. Одоо бид нар юу яаж байгаа гэхлээр ерөөсөө энэ хүнс үйлдвэрлэл хөдөө аж ахуй үйлдвэрлэл бол ерөөсөө цогцсон байна.
Энийгээ бид нар байгаль орчинтой ээлтэй байх хэрэгтэй юм байна. Арай бага нөөц бид нар дандаа нөө байгалийн шахагдах нөөцийг ашиглаж бид нар үйлдвэрлэл явуулж мал аж ахуй дээр газар тариалан дээр. Тэгэхээр шахагдчихгүй нөөцөө, шахагддаг нөөцөө бид нар энэ олон одоо жил ирэх тутам, өдөр ирэх тутам нэмэгдээд байгаа одоо хүн амыг одоо хангах хэрэгтэй. Хангахдаа бид нар одоо байнга одоо хүнсний баталгаад байдлыг өөрийнх нь тодорхойлдож тий хүн хизээд ч аюулгүй одоо шин тэжээлтэй хүнсээр хангагдах ёстой гэдэг өөрийнх нь тодорхойлт байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ юмнуудыг чинь эцсийн нүндээ явж нэгдүгээр ерөөсөө хүмүүсийг мэдлэг хэрэглэгч өөрөө хариуцлагатай мэдлэгтэй мэдээлэл таах хэрэгтэй. Хоёрдугаар энийг одоо ерөөсөө бодлогоор одоо зөв залж явах хэрэгтэй. Зөв шийдвэрийг гаргаж явах хэрэгтэй. Зөв шийдвэр хязгаар гарах уу гэхлээр суурь судалгаан дээр үндэслэх хэрэгтэй. Тийм үү? Бид нар шинжлэх ухаанд яг нотлохоотой юм дээр байгаа асуудлаа зөв дүгнэж, зөв одоо гарс гаргалгаагаа харж иж энийг бодлогоо зөв тодорхойлж иж тэрийг хэрэгжүүлж иж бид нар тодорхой үр дүнд хүрэх хэрэгтэй. Энийг ямар нэгэн байдлаар өөр улсад одоо туршицсан гэдэг юм уу ингэсэн ямиг ямар нэгэн байдлаар 2-3 өөр улсыг нэгтгэж нэг одоо тэр ерөнхий юм ярих болцоогүй. Байтугай улс дотор бүсээсээ хамаарат бид нар асуудал ярьж байгаа нөхцөл. Тийм учраас би юу хэлэх гээд байна гэхлээр энд одоо бодлого одоо маш чухал байгаа даа. Энэ бодлого дээр бид нар одоо нэгдсэн үндэсний байгууллагын хувьд одоо бидний үүрэг гэдэг юм хариуцлага одоо гишүүн орнуудад тусалдаг нэг зүйл бол яг энэ бүх юмн дээр бүх талуудаа оролцоог хангаж зөвшөлдсөд тэгээд нөхцөл байдал одоо алсын хараагаа сайн харсан тэр бодлого тодорхойлоод тэрийг хэрэгжүүлэхэд бид нар дэмжлэг болдог. За энэ дээр жишээлх юм бол биднэрт хамгийн их тулгамддаг асуудал бол ялангуяа Монгол улсын хувьд энэ боловсон хүчин чадварын асуудал гэдэг жишээлх юм бол одоо салбар бүрт яригадаад байгаа одоо боловсон хүчин чадварын асуудал. За хүнсэн дээр одоо хүрээд ирэхлээр одоо яг энэ нарийн суурь судалгаанууд үнэхээр бас бид нар одоо маш их хөрөнгө хаяж хүн одоо хүний хүчин хүнийг одоо ашиглаж тийм ээ ингэж хийх одоо зайлшгүй шаардлага байгаад байдаг. За нөгөө нэг юм нь бол үнэхээр яг энэ хэрэглэгчдэд одоо зөв одоо мэдээллийн өгч ингэж явах хэрэгтэй. Тэгээд бид нар ямар нэгэн байдлаар бид нар үүнтэй аюултай аюулгүй хүнс хэрглэж гинөө хангамжтай нөх хүртээмжтэй энэ бүх юм чинь ердөөсөө бид нар тодорхой баримттай л ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол энийг зүгээр одоо тааж юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар тэгж ярих болцоог болчиход байгаа. Яг баталгаат байдал гэдээ ярихаар мэрэгжлийн хялтрал очно л доо. Бид баталгаат хүнс хэрэглэж чадж байна. Энэ бол мэрэгжлийн хяналтын байгууллага бол үйл ажиллагааны чиглэлээр бол нэлээд өөрчлөлт шинжилт хийсэн байгаа. За энэ нь бол аль болох эрсдлийг урьдчилж харъя. Тэрэнд зориулсан судалгаа хий, танталтыг хий, хэн шинжилгээ хий, лабораторийн судалгаан дээр үндэслэж за энэ бүтээгдэхүүний аюулгүй байдал байна гэдгийг бол тодорхойлох ёстой болохоос за энэ одоо муу бүтээгдэхүүнээр ямарваа нэгэн компани ирэх ашигт бол ханддаггүй. Тэгэхээр сая энэ хүн амын хоол тэжээлийн судалгаагаар аваад үзэхэд бол ер нь Монгол хүмүүсийн дунд бол энэ таргалт бол их нэмэгдэж байна. 10 онд бол одоо нийт хүн амын нэг 25 орчим хувь нь бол таргалтай байсан бол за 7 жилийн дотор 20 орчим хувиар таргалт нэмэгдсэн. За энд юу харагдж байна вэ гэхээр хоол хүнсний нөө зохистой хэрэглээ гэдэг байдал бол алдагдж байна. За нөгөө талаараа хоёр дахь асуудал нь бол энэ хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнөөдөр дотооддоо 1.2 их 80 төгрөгийн хүнсийг одоо дотооддоо үйлдвэрлэж байна. За энэ үйлдвэр хөгжихийн хэрээр энэ тухайн үйлдвэрт одоо энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бол нэлээд ашиглаж байна. За энд будагч бод, нөөшлөгч, за докторжуулагч, хөнгө оруулагч гэдэг ийм бодисуудыг их хэрэгжилж байна. За энэ бол өөрөө хүнсийг аль болох удаан хугацаанд хадгалуулах нөөцлөгтэй холбоотой. Тэгэхээр хэрэглэгчд бол одоо тухайн одоо хүнсний бүтээгдэхүүний энэ аюулгүй байдлыг хангахын тулд ихэд хамгийн дөрөнд тухайн бүтээгдэхүүний шошготой бол бүрэн танилцдаг хэмжээний мэдлэг боловсралтай байж хэвээр. Тэн дээр одоо кодтой бүтээгдэхүүн байж байгаа юм бол энэ бүтээгдэхүүн бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэгэлсэн органик бус бүтээгдэхүүн байна гэдгийг бол тодорхойлох хэрэгтэй. За сүүлийн жилүүд бол хүнсний бүтээгдэхүүний эргэцэн орчин бол их сайн болсон шүү дээ. 13 онд суур хуулина хэрэгжүүлж эхлээд 13 за энэ 4 жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой хөдөө аж ахуйтай холбоотой үндсэндээ 7-8 том хууль бол цогцоороо ингэ шинжлэгдсэн. Одоо бид нарт юу хэрэгтэй байна вэ гэхээр хүнсний аюулгүй байдлыг зөвхөн мэрэгжлийн хяналтын хөдөө аж ахуйн хэмжээгээр 2-3 байгууллага хариуцдаг юм аа. Энэ бол төрийн байгууллагууд бүгд энэ уялдаа холбоогоо хангаж энэ үйл ажиллагаагаа соён гэгэрүүлэх ажлыг бол нийт улсын хэмжээнд бол зохион байгуулах бол зайлшгүй шаардлагатай
байгаамаа. За бид нар сая энэ намрын ногоо өдрүүдгээд болдог тий жил болгон. Тэгэхээр манай хэрэглэгчдийн дунд ганц нэг юм байнгын асуулт асуудаг. Манай энэ хүнсний ногоонд энэ пестицидийн үлдэгдэл ямархуу хэмжээнд байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр бид нар энэ жил бас энэ төсөл хөтөлбөрийнхэнтэй хамтраад үндсэндээ энэ намрын ногоо өдрүүд дээр 350 орчим дээжинд бол шинжилгээ хийж үзсэн. За үүнээс бол нэг 29-т нь бол пестицидийн үлдэгдэл бол илэрсэн 350-аас 29. Гэхдээ тэр нь бол нөө стандарт норм түвшиндөө бол байгаа. Илэрсэн эдэж гэсэн яг стандарт норм түвшинд байна. Тэгэхээр Монгол орны хувьд бол ялангуяа энэ органик хүнс үйлдвэрлэл гэдэг рүү бол одоо манай бодлого гол чиглэж байгаа шүү дээ. Сая органик хүнсний тухай хууль батлагчлаа. За энэ хүнс баяжуулах тухай хуулийн асуу батлагдсан тий. Энэ одоо хэрэгжилтэнд хангалтад эхлэх гэж байна. Тэгэхээр бид нар одоо ялангуяа энэ хүүхэд за настай хүмүүст бол ялангуяа энэ шим тэжээлтэй хүнсийг хэрэглүүлэх асуудлыг бол энэ баяжуулсан хүнсний тухай хуулиар зохицуулж байгаа. За Монгол улс бол хамгийн их одоо амжилттай баяжуулж хүнсний аюулгүй байдлаа хангасан төсөл бол одоо нөө яодчулсан давс байна тий. За энэ бол 10 хэдэн жилийн хугацаанд Монгол улс одоо хэрэгжээд одоо нийт газар нутгийн одоо хэрэглээний хувьд одоо хэрэглээнийхээ түвшин 80% нь бол одоо яодчулсан давсыг бол хэрэгэлдэг болсон байгаа. Энэ бол өөрөө эргээд тухайн хүний эрүүл мэндэд бол нэлээ үр дүнтэй байна гэсэн яодчулсан давсны судал юугаар бол амжилттай гэсэн дүн гарсан байгаа. За мэрэгжлийн хяналтын байгууллагаас бол бид жил болгон 1-2 сэдв ингээд тамт судалгаа болгож авдаг. За энэ оны хувьд бол бид нар юуг авч үзсэн бэ гэхээр энэ хар талах гэдэг юм чи одоо яг үнэхээр хар талах байна уу? Нэг бол будагч хуудас ашиглаад ингээ хар талах хийгээд байна уу гэдгийг бол бид энэ жил бүх гурилын үйлдвэр, далхны үйлдвэрүүд бол хийж үзсэн. За энд бол манай далхны үйлдвэрүүд бол 30-аас 45% орцтой тэр хөх тарианы талхыг бол хийж байгаа юм байна. За энэ бол тамт судалгаагаар гарсан. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүнийг бол одоо 100% хар талах гэж ойлгохгүй 30-аас 45% та ингэж орц нормд нь хольж хийж байгаа юм байна гэдгийг бол бас энэ жилийн тамт судалгаагаар гараад ирж байгаа. За нөгөө талаар хүнсний аюулгүй байдал дээр бас нэг тулгамдж байгаа асуудал сүүлийн үед бол гарч иж байна. Одоо энэ нингэн гэлгаруудтай холбоотой ер нь бол хуванцар бүтээгдэхүүн сав баглаа бодлыг хүнсэнд хэрэглүүлэхгүй байх асуудал. За энэ дээр мэрэгжлийн хяналтын байгууллага энэ ялангуяа энэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг нийтийн хоолны газар бол энэ хуванцар савыг хүнсний зориултаар ашиглахгүй байх тал дээр бол нэлээд зөвлөмж чиглэлийг бол өгч ажиллаж байна. Энэний хүрээнд бол хийгдсэн ажлууд нэлээд үр дүнтэй явж байна. Хамгийн одоо гол асуудал хаана үүсэж байна вэ гэхээр хөдөөгийн малчны хотонд асуудал үүсэж байна. Нөгөө малчд маань хөөрүүлсэн сувгээ хуванцар савнд хийгээд халуунаар нь ингэ хийж байгаа. Ямар ч одоо хүнсний зориултын ч байсан, зориултын бусч байсан хуванцар савнд бол энэ хүнсийг бол халуунаар нь хийхийг бол хориглодог шүү дээ. Тэгэхээр бид бол одоо энэ малчд маань ялангуяа хөдөө орон нутагт энэ сүү цагаайдаг энэ хуванцар савнд хадгалуулахгүй байх энэ ажлыг бол одоо нийт бас соён гэгэрүүлэх ажлыг бол нэлээ өргөн хүрээтэй хийх зайлшгүй шаардлага байна. Зоочлоо. Тэгээ соён гэгэрүүлэх санаа бидний ярьж байгаа юм чинь яг бас явж байгаа нэг стандарт гэдэг юм руу бас явуулаад байна шүү дээ. Ер нь бол одоо саяны дурдсан пестицидийн үлдэгдэл одоо хүнсний ногоон дээр бол тийм үү одоо жишээлбэл мал дээр бол малын хэмийн үлдэгдэл ч гэдэг юм уу. Тэгээ энэ гол энэ юмнуудаа тэгээ энэ юмнууд агш дээрээс нь яг энэ эрүүл хүнсний аюулгүй байдалтай холбоотой стандартууд хэм хэмжээд норм тогтооцсон байдаг. Тэгээ түрүүний миний хэлдэг энэ бүх юм бид нар ямар ч гэсэн хууль дүрмийн дагуу дээрээс нь тэр альва юм чи одоо энэ хүнсний нэр төрлийн юмыг бол тэртээ тэр үеийн одоо маш их өргөн дэлгэр байна. Тэгээ энэ бүгдийг чинь бүгдийг стандартлаад өгсөн. Тэгэхээр стандартын дагуу тэр бүтээгдэхүүнүүдэд байх ёстой аюулгүй байдлыг үзүүлэх талаасаач тэр буцаад үзүүлэлт талаасаач тэр стандартчлагдсан тэр юмны хүрээнд одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх тэр зүйл одоо хүрээнд үйл ажиллагаагаа явуулах гэдэг бол хамгийн бас чухал болчиход байгаа. Ганцхан энийг бол яг хэцүүлдэ энэ маш нөгөө чухал асуудлуудыг олон асуудал байгаа учраас тэгэхээр энэ бүх юмд чинь одоогийн бидний одоо яриад тал талаас ойлгоцох хэрэгтэй хамгийн чухал зүйл нэг бол ерөөсөө энэ бүх талууд оролцоогоо яг жигэд хариуцлагатай хангах үүрэгтэй болчиход байна. Тэгэхгүй бол хідэн байгууллага даатаад орхих ямар ч боломжгүй болчиход байна. Түрүүн их хамгаалсан дарга хэллээ шүү дээ.
йодж усан давс гэдэг. Үнэхээр йодж усан давсны хэрэглэнээс шалтгаалаад бамба бочирхон өвчлөл багассан ч гэдэг юм уу тийм ээ маш олон эерэг мэдээлэлүүд байдаг. Гэхдээ сүүлийн үед ямар мэдээлэл гараад байна вэ гэх юм бол йодж усан давсны үйлдвэрлэл хаана явагддаг юм бэ? Энд чинь урдаас орж ирээд байгаа юм биш үү? Үнэхээр йодж усан давс мөн үү гэдэг. Мон давсын йодж усан давсыг сүүл рүүгээ бид нар авах болсон. Яагаад гэвэл энэ урдаас орж ирсэн гэдэг мэдээлэл сошиалаар явсан учраас. Ерөнхийдөө энэ хүнс баяжуулахад бол тухайн одоо стратегийн хүнсний бүтээгдэхүүнд бол энэ өргөн нийтлэг хэрэгжилж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг голдуу баяжуулж байгаа. Дэлхийн нийтээр аваад үзэхэд энэ ургамлын дос, давс, гурил зэрэг ийм бүтээгдэхүүн сүү гэсэн ийм нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг бол баяжуулж одоо энүүгээр бол шимт хичээлийг бол өгж байгаа. Тэгэхээр манай улсын хувьд бол энэ ядчуусан давс хөтлөөр бол одоо хэрэгжихгүй болоод бол одоо бас 4-5 жил болчлоо. Тэгэхээр бол энэ аль болох одоо энэ орж иж байгаа давсан бүтээгдэхүүн бол ядчуусан давс бол одоо зах зээл дээр төлхөө орж иж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ерөнхийдөө давсны хэрэглээг бас бууруулъя гэдэг тал дээр нэг талдаа бас одоо дэлхийн нийтээр явж байна. Ялангуяа энэ зүрх судны энэ халдварт ус өвчлөлт бол давс өөрөө их голлох одоо нөлөө үзүүлж байгаа учраас давсны хэрэглээг бууруул. Хэрэгэлсэн ч гэсэн бас ядоор баяжмал ийм давсыг хэрэглүүлэх чиглэлээр голдууд төлхөө явж байгаа. Төлхөө орж ирэн гэдэг чинь дотоод өөрсдөө үйлдвэрлэж байгаа давсаа. Дотооддоо бол манайх бол энэ чинь нэг бараг нэг 50 орчим хувийн бол үйлдвэрлэж байгаа шүү дээ. Давс өөрөө энэ хамгийн гол давсны үн өртгөнд бол тэр баяжуулах өртөг нэмэгдэхээс илүү тээврийн зардлыг нөлөөлдөг юм байлээ. Монгол улсад бол давсны одоо энэ нөөц орд бол нэлээд байна. Ялангуяа энэ Баруун аймаг, Завхан, Увсын чиглэлд бол ингээд том нөөцүүд байдаг. Гэсэн хэдэж одоо энэ давсны үйлдвэрлэл ингээ хөгжүүлэхэд бол юу чухал вэ нөхөр манай дид үтс дээр асуудал гарч идэг. Давсны үн айгүй баг нэг дахин нэмэгдэж Улаанбаатарт ирэх хэмжээнд болчиход байгаа байхгүй юу? Давс өөрөө маш хямдхан бүтээгдэхүүн шүү дээ. Тийм учраас энэ өөрөө стратеги. Тэгэхээр манай улсын хувьд бол яг 100% бол одоо энэ дотоодын хэрэгцээг хангах бол боломж бол одоо энэ дид үтстэй шалтгаалаад байхгүй. За хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ч гэдэг юм уу баяжуулсан хүнс гэдэг тэр та сая хуйлтаа болсон гэж ярьсан тийм. Гэтэл яг үнэхээр тэр нэмэлт бүтээгдэхүүн бидний бие организм шаардлагатай тэр шимт бодисыг өгч чадж гинэ үгүй юу? Энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр хүний бие организмд үзүүлэх сөрөг нөлөө бол байхгүй гэдэг энэ баталгаажлалтыг өгсөн тийм юм байдаг болов. Би яг хүнс баяжуулахад бол тэнд бол маш хяналт бол нэлээд дээд зэргийн байх хэвээр. Яагаад тэгэхээр одоо гурил тэр сүү цагаан эдэн ингээ баяжууллаа гэхэд бол тэнд бол технологийн горим алдагдаж одоо тухайн баяжмлыг одоо орох ёстой нормосоо хэтрэх юм бол тэр чинь бас эрсдэл үүснэ шүү дээ. Тийм учраас энэ чинь дооцлогч багж за тэр технологи бол маш өндөр байх хэвээр. Дээрэс нь одоо үйлдвэрийн дотоод хяналт бол дээд зэргийн байж ч бол энэ хүнс баяжуулах асуудал явагдана. За өнөөдрийн байдлаар бол энэ хүнс баяжуулахтай холбоотой харилцааг бол хүнс үдэ аж ахуйн яамнаас ямар төрлийн хүнсийг хизээ ямар одоо зориултаар баяжуулах вэ гэдгийг шийдвэр гаргах ёстой. Тэгээд тэрний дараагаас 19 оноос эхлээд бол энэ хүнс баяжуулалттай холбоотой үйлдвэрлэл бол Монгол улсад эхэлнэ гэж бол ойлгох ёстой. Асуултаа багт. За оролцогч маань бас хэллээ. Хүнс баяжуулсан хүмүүсийн тухай бол 19 оны 12 сарын 31-ээс хэрэгжиж эхлэхээр байгаа. За тэгэхээр засгийн газраас хүнс баяжуулах шаардлагатай хүнсний жагсаалтыг батлахаар байгаа. Тэгэхээр хүнс үдэ аж ахуйн үйлдвэрийн яам, эрүүл мэндийн яамтай хамтраад албан журмаар баяжуулах шаардлагатай хүнсний жагсаалтыг бол боловсруулад явж байна. За мөн баяжуулсан хүнсний үйлдвэрлэл худалдаа тээвэрлэлтэнд тавигдах шаардлага журмыг мөн боловсруулад явж байгаа. Тэгэхээр бэлтгэл ажлууд үргэлжлээ явж байна. За хүнс баяжуулах дээр нэмээд хэлэхэд баяжуулсан хүнсний үйлдвэрлэлийг дэмжих бол шаардлага бий. За тэгэхээр хууль хэрэгжих шатанда засгийн газраас баяжуулсан хүнсний үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлахаар байж байгаа. За түрүүн хэллээ яажуулсан давсны энэ харилцаа бол манад бас сайн хэрэгжсэн жишээ болохоор ийм туршлагатай. Тэгэхээр давс бол яажуулах одоо хүнсний үнд бол орж яваа. За нэмээд бол судалгаагаар хүнсний гол нэрийн 1-2 бүтээгдэхүүнийг баяжуулах шаардлагатай гэдгээр одоо боловсруулад явж байна. За түрүүнийхээ юун дээр бас нэг эргээд нэмье гэж бодож байна. За хүнсний хангамжийг доктортой байлгах, тэнцвэртэй байдлыг хангах нь яамны ёс стратегийн гол зорилт юм байна. За энэ хүрээндээ хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүн дээр төлхөө анхаарах шаардлагатай байна.
хүн амын өдөр тутмын ийм бүтээгдэхүүнүүд. Тэгэхээр манай дээр хэрэглээг ингээ харахтаар жимсгэн буурцах тургамлын хэрэглээ маш бага түвшинд байж байгаа. Тэгэхээр энэ талын одоо хангамжийг одоо сайжруулах тийм ээ үйлдвэрлэлийг дэмжих юм шаардлага байна. Иймээс Монгол Улсын засгийн газраас хүнсний ногоо жимсгэн гэсэн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. За эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд юу гэж харж байна гэхээр хүн амын дунд зохистой хэрэглээ их бага байгаа. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг доктортой нэмэгдүүлэх. Хамгийн гол нь импортын хамаарлыг бууруулах. Ингэснээрээ хүнсний баталгаатай байдлыг хангахад их чухал ач холбогдолтой байх юм. За түрүүн бас энэ судлаач маань хэлж байна. Манай улсын уламжлалт хүнс махс уу гэдэг хүнсний тухай ойлороо стратегийн хүнс гэж манай улс тодорхойлсон. Тэгэхээр эдгээр хүнс түүхийд хүнс рүү төлхөн анхаарад махсууны анх тухай айныг хэрэгжүүлж байна. Тэгэхээр энэ айныг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Хамгийн гол нь стратегийн эдгээр бүтээгдэхүүнүүдийн хангамжийг докторжуулна. Гол нь улирлын хамаарлыг бууруулах шаардлагатай байж байгаа. Манайх бол өөрөө нүүдлийн мал аж ахуйтай. Тэгэхээр одоо тухайлбал сүүн дээр гэж ярил тийм ээ. Хаврын улирал за зундаа бол сүүний илүүдэлтэй байж байгаа. Гэтэл өвөл хаврын улирал бол хомсдол үүсчихдээ. Тэгэхээр яг үхээр дотоодынхоо хүнсний боловсруулах үйлдвэрүүдийг түүхий дээр хангахын тулд хуурайс уу тодорхой хэмжээгээр импортлох шаардлага бас тулгарч байх жишээтэй тийм ээ. Тэгэхээр энэ хүнсний баталгаатай байдал үүн дотроо хүнсний хангамжаа тэнцвэртэй болон тогтвортой байдлыг нь харахад дотоодын үйлдвэрлэлээ импортын хамааралтайгаа яаж уялдуулж одоо хөгжүүлэх вэ? Хамгийн гол нь тогтвортой яаж хөгжүүлэх вэ гэдэг л одоо бодлогын гол зорилт болчиход байгаа. Ер нь баяжуулсан хүнс нэгэн тустай хүнсний нэмэлт нь гэхээр дахиад тустай болоод байна л да тийм ээ. Тэгэхээр хүнсний нэмэлтийн тухай би бас танаас тодруулж бодож байна. Үнэхээр Монгол хүний бие организмд тэр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нөлөөллийг үзүүлж чаддаг юм болов магадгүй үнэхээр тэр импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний тодорхой хувийг эслээд байгаа энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дээр тэр тавих хяналтыг ер нь яаж хийх ёстой бол эргээл нөгөө хэрэглэгчийн өөрсдийн мэдлэг мэдээлэлээс шалтгаалаад тэр бас нөлөөллийг үзүүлэх баг. Та энэ дээр мэдээлэл өгөөч. Яг хүнсний нэмэлт гэдэг маань тухайн бүтээгдэхүүнийг одоо ямар технологиор хийж байна уу гэдгээс хамаарна л да. Мэдээч хэрэг нэмэлт хийдэг хүнс байна, хийхгүй хүнсч байж байна тийм ээ. Тэгэхээр нэмэлтийг хийн гэдэг нь өөрөө бас бизнестэй холбоотой. Яагаад тэгэхээр цэвэр одоо тэр махаараа ч юм уу цэвэр юугаа түүхийд материал ингээ цэврээр нь органик хүнсээ оруулаад хийгээд ахын бол өндөр өртөгтэй гарах гэдэг. Хоёрдугаарт тэр цэвэр бүтээгдэхүүнүүдийн чинь хадгалах бас шаардлага гарна тийм ээ. Одоо ингээ үйлдвэрлэж хадгална шүү дээ. Тэр зэрэг тэр тал дээрээ бол хүнсний нэмэлтүүдийг ашиглаж хадгалах хугацааг нь уртасгах дээрэс нь юу аривжуулах ч байдаг юм уу тийм ээ. Амт өнгө өнөр одоо үзэмж тэр таваарлаг чанарыг нь сайжруулах юм шаардлага үүднээс нэмж өгч байгаа юм л да. Тэгвэл тэр нэмэлтийг огт нэмэлтгүй бүтээгдэхүүн хийх үү их олон төрлийн одоо заримдаа нэг бүтээгдэхүүн ч одоо 6 7 төрлийн нэмэлтүүд ингээд кодтай гэж ингээд жагсаацсан байж байна тийм ээ. Тэр зэрэг Монгол хүн ч вэ ямар ч вэ хүний бие махбод гэдэг бол аль ч хорвогийн дэлхийн хүн адилхан тийм ээ. Тэгэхээр зэрэг зөвхөн одоо энэ нэмэлтүүд маань ганцхан Монгол хүн сайн уу юу гэдгээс илүү ер нь хүний бие махбодод ямар нөлөөтэй юм бэ? Мэдээж хэрэг одоо тэр олон төрлийн нэмэлтийг нэг дор хэрэгжилчээд тэгээ маш их хэмжээгээр одоо тэр стандарт гэдэг бол маш чухал тийм стандартаа барихгүйгээр ингээ янз бүрийн хэмжээгээр илүү дутуу хэмжээгээр хийгээд ингээ технологи гэдэг бол маш нарийн байх ёстой. Тэр технологи баримтлахгүй ингээд явснаас болоод нэмэлтүүдийг ихээр нэмэх шаардлага гарна. Одоо жишээ байна л да. Гадаадад юунд Оросын холбооны улсад хяман дээр одоо нитрит гэдэг бодис нэмж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ тэр нитритийг мөн одоо давсыг одоо хям бол тодорхой хугацаар хадгалагдах ёстой бүтээгдэхүүн. Тэр нитрит давс хоёрыг жаахан хэмжээг нь бууруулад одоо өөрөөр хэлбэл давсны хэрэглээг багасгая гэдэг хэмжээг нь жоохон бууруулад ингээ үйлдвэрлэхээр зэрэг нөгөө борлуулагчид худалдаалагчид
эсэргүүцсэн гэж байгаа. Яагаад тэгэхээр зэрэг нөгөө хямных нь хадгалтай хугацаа багасаа явцсан. Тэрийг маш их бодлоготой урднаас одоо хүмүүстэй мэдлэг олгож тийм ээ энэ багасгасны ач холбогдол нь юу вэ? Ингэж багасгасан манай бүтээгдэхүүний хадгалах хугацаа нь ингэж өөрчлөгдөж байна шүү тийм ээ. Ийм байдалтай та нар хэрэглээрээгээд тэр бүх одоо мэдээллийн зөв өгөөгөөс болоод зүгээр ингээд өөртөө яаж байгаа за давсны хэрэглэгээ багасгах, нитритийн багасгах гээд хасаа хийцэн чинь нөгөө худалдаж авдаг худалдаалдаг хүмүүс чинь аваад нөгөө хямаа түрүү чинь одоо их байсан үеийнх нь хямыг одоо 7 хоног хадгалдаг байсан бол нөгөө багасгацсан хямаа адилхан ингээд 7 хоногор ч юм илүү хоногор хадгалсан чинь бүгд муутцсан гэж байгаа. Тэгэхээр зэрэг тэр хүмүүс маш их эсэргүүцэлтэй тулгарсан үйлдэл. Тэр бүр аргаа бараад дахиад одоо буцаад хууч хэмжээнд нь оруулаад нэмсэн байхгүй. Тэгэхээр зэрэг энд бол бас ёстой л нөгөө хүмүүсийг соёнгийг ирүүлэх тийм ээ мэдлэгтэй болгох ийм явдал бол маш их чухал. Ямарваа нэгэн үйлдэлийг хийхдээ ямарваа нэгэн бодлогыг хэрэгжүүлэхдээ урьдчилж хүмүүсээ бэлтгэх сэтгэл зүйн хувьд мэдлэгийн хувьд бэлтгэх ёстой байхгүй шаардлагатай. Тийм учраас энэ дээр одоо их анхаарах ёстой. Нэгдсэн улсын байгууллагын зүйлс энэ дээр ямар бодлого өрдөг? Тэгээ ер нь бол одоо сайн хэлсэн бүх талуудыг нэг зөвшөлтсөлд хүргэхэд бид нэр одоо бас хооронд нь одоо координац гэж гэдэг юм бо тэгж ажиллах үүрэгтэй байдаг л да. Тэгээд ер нь бол бас яг энэ дэвшилттэй сүүлийн үеийн техник технологиг одоо нэвтрүүлэхээр бид нар техникийн талаас нь зөвлөгөө өгч байна. За манай нүүбийн хүнсэт аж ахуйн байгууллага бол яг нүүбийн байгууллага дотроо яг одоо техникийн хувьд одоо нэлээд мэргэжсэн байгууллага цөөхөн хэдэн байгууллагуудын нэг хүнсэт аж ахуйн байгууллага. Тэгээд яг одоо энэ талын одоо жишээлбэл Монгол улсын хувьд зарим одоо зүйл дээр хөдөө аж ахуйн зарим салбар яг нарийн тал зүйлүүд дээр экспертийн одоо бид нар үнэхээр хүний дутагдaltaй байдаг. Энэ тал дээр бид нар бас заавар зөвлөгөө өгөх, сургалтын зохион байгуулах, за аль нь болж байна. За тэгээд дээрэс нь саний ярьдаг энэ бүх бодлогыг одоо зөв тодорхойлж байна уу? Бусад газар хийсэн туршилтууд ямар байсан ч гэдэг юм уу? Энэ бүх талаас нь дэмжиж ажиллаж байгаа л да. Бидний яриа ер нь бол за Монгол улс хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаатай байдалтай бол тодорхой хэмжээнд анхаарч байгаа маань хууль эрх зүйн орчмол хангалттай байгаа юм байна. За хүнсний баталгаат хангамжийг бодвол тодорхой хэмжээнд хангаж чаддаг юм байна гэдэг юм мэдээлэл авлаа. Нөгөө төгөр яг энэ одоо хүнсний аюулгүй байдал хэрэглэн дээр хэн голлох одоо үүрэг хүлээх юм бэ гэвэл хэрэглэгч өөрөө л хүлээх хэрэгтэй байна тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр та бүхэн хэрэглэгчдэд үзүүлэх тэр нөлөөллийг нэмэгдүүлэхэд тулд байгууллага тусад бүр дээр юу хийх ёстой юм гэдэг талаар бас мэдээлэл өгöd хэдүүл ярилцлага өндөрлөе. Энэ хамгаалалтын дараагаас хэлэх. Тэгэхээр бол ерөнхийдөө хоол хүнс хэрэгжилж байгаа хэрэглэгч бүр бол өөрөө өөртөө улсын байцаагч байх л асуудал байгаа байхгүй юу? Тухайн хүнсний бүтээгдэхүүнийг одоо худалдаж авахдаа эхлээ шошготой танилцах, тухайн бараа бүтээгдэхүүний ууц сав баглаа аваад за дээрэс нь гэртээ авцраад одоо хадгалах асуудал. За мөн одоо бага насны хүүхдийг одоо ямар төрлийн хоол хүнсний бүтээгдэхүүнээр одоо хооллох уу гэдэг асуудал. Ингээд өөрөө энэ хэрэглэгч бол одоо энэ хүнстэй холбоотой мэдлэг мэдээлэл бол нэлээд нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. За төрийн байгууллагууд энэ дээр бол томоохон бодлогын хувьд бол яг анхаарах асуудал нь бол энэ бүхий сүлжээнийх нь хяналтыг бол тавих хэрэгтэй. Яагаад гэвэл одоо малчны хотоос тухайн зоогийн ширээ хүртэлх юун дээр нь бол хяналтыг бол тавих хэрэгтэй. Гэсэн хэдиж одоо зарим нэг төрийн байгууллагууд бас энийг жоохон буруугаар ойлгоод зөвхөн салбарын амбиц гаргадаг бас байгууллагууд байна л да. Энэ зөвхөн малын асуудал. Энэ бол ургамлын асуудал. За энэ хүнсний асуудал, энэ худалдааны асуудал гэнэ тусад нь ингэж салгаж ойлгоод байдаг. Гэтэл өөрөө хүнсний аюулгүй байдал гэдэг чинь энэ бүх сүлжээгээрээ ингээд нэгдсэн ийм сүлжээнд байж тэрнээсээ гарал үүсэл нь тодорхой ямар ийм тариа хэрэгэлсэн, ямар бицэд хэрэгэлсэн гэдгийг хүртэл одоо эцсийн хэрэглэгчтэй хүртэл ийм системчилсан, програмчилсан ийм дэд бүтцийг нь бол засгийн газараас бол хийж өгөх шаардлагатай байна. За хэрэглэгчийн хувьд бол энэ чиглэлийн одоо соён гэгэрүүл материал бол одоо мэргэжлийн хяналтын байгууллагаас бол энэ сошиал орчинд бол нэлээд их хүргэж байгаа. За эндээс одоо өөрийнхөө бас зохистой хэрэглээ. Ямар ч сайн хүнс байсан илүү их хэмжээгээр хэрэглэхээр л аюултай болчихдог. Тэгэхээр бид нар одоо үйлдвэрлэлийн зохистой дадлаг, хөдөө аж ахуйн зохистой дадлага яриад байгаа боловч одоо иргэн инх хамгаалан би өөрийнхөө зохистой хэрэглээг л хангах хэрэгтэй гэсэн ийм юм удаа шүү. Тэгэхээр хүн болгон хүнсний аюулгүй байдлынхаа өөрийнхөө зохистой хэрэглээг хангацгаая гэж бол уриалах байна. Энэ дээр яг нь сошиалаар ингээл янз бүр юм яваад байна. Миний бодол бол бидний одоо судлаач одоо манай багш нарын бодол ерөөсөө л энэ хүнс хоол шимт хичээлийн талын зохистой хэрэглээ, зохистой мэдлэг бол насан туршийн мэдлэг.
Одоо бид нар бол боловсрал янз бүр байна тийм ээ, насан туршийн боловсрал, одоо юуны албан ёсны боловсрал энтергээд энэ бол насан туршийн хүүхдийг төрсэн цагаас нь эхлээд тэр бүхэл одоо жирэмсэн ээж хүүхдэд тээж байхдаа өөрөө зөв дэглэмтэй өөрөө зөв хооллож тэр хүүхдийн шаардлагатай шимтгий жилийн бодисыг зөвөр өгöd авах юм бол тэр хүүхэд төрөхтэй эрүүл төрнө. Тэр төрсэн хүүхдийг зөв хооллоод ингээ явах юм бол одоо эрүүл иргэн Монголын ирээдүй болно. Тэгэхээр зэрэг хүүхдийг бага наснаас нь яг насанд нь тохирсон энэ шимт хижээл хоолны тухай зөв хоолтын тухай бие яаж зөв авч явах тухай энэ боловсролыг бол байнга өгч явах хэрэгтэй. Эцэг их нь өгнө, боловсролын байгууллагууд өгнө, энэ одоо мэдээллийн газрууд өгнө. Бага насны хүүхэд сошиал мэдээллийг олж мэдэхгүй. Тэрийг хэн суулгах вэ? Эцэг их нь суулгана. Бүр ингэж одоо амьдралын хэв маягт нь суулгаж өгөх хэрэгтэй. Тийм учраас хүүхдийг бага наснаас нь ялангуяа одоо сургуулийн өмнөх боловсрол, сургуулийн бага боловсрол гэдэг ингээд шат шатанд нь тохирсон хэмжээний яг одоо сургалт заах арга зүйн ямар арга байдгийг тэр насанд нь тохирсон хүүхдэд тэр мэдээлэл өгөхөд. Тэр хүүхэд бол айгүй сүрхий. Бага насны цэцэрлэгийн хүүхдэд юм заагаад өгчхөөр гэртээ хараад манай багш ингэж заасан гэдэг ингээд бүр ерөөсө тэрийг зөвшөөрдгөө. Ээж аав нь өөр юм хэлэхэд түлээн зөвшөөрдгөө. Тийм учраас боловсролын байгууллагууд бол энэ дээр хүүхдийг одоо тэр зөв хүмүүжүүлэхэд тэр зөв хоол зөв мэдлэг олоход нь бол маш их анхаарах хэрэгтэй багаас нь. Тэгэл одоо багангийн хүүхдэд одоо үдийн цайгаар бид нэр сургалт явуулаад ингээд зөв хоолтын тухай тэр хоол зөв шимт хижээл тэр хүнсний бүтээгдэхүүний ач холбогдлын тухай заагаад өгөхөд гэртээ хараад очоод ерөөсө ямар ч боломжгүй айлын хүүхэд байл гэсэн чинь ингэж идэх ёстой, ингэж иддэг. Би одоо сургууль дээр юм мэдсэн. Та нар ингэх ёстой гэд ээж аваагаа бүр ингээ хүмүүжүүлж нөлөөлөө. Тийм учраас хүүхэд бага наснаас нь л их л яа хүмүүсээ л гэж одоо би уриалмаар байна. Тэгэл одоо бидний ирээдүй бол эрүүл агаасай. Эрүүл айхын тулд зөв хооллоосай л гэж. Сайн жишээнүүд бас маш олон байгаа тийм. Нэг цэцэрлэг дээр ихэд давсгүй хоол хэрэглэснээр хүүхдийн эрүүл мэндэд яаж нөлөөлж байгааг харсан. За өдийн хоол цайг өдийн хоол болгох хуулийн төсөл яриад чинь мөнх хориг гишүүнтэй би сая тооны өмнө ярилцсан. Гэтэл үгүй юм. Үнэхээр тэнд зөв технологи бүхий эрүүл хоол хүнсийг хүүхдүүд өгөх юм бол нөгөө хүүхд минь эргээд зөв иргэн болох. Тэгээ хоол хүнсийн талаар мэдлэгтэй иргэн болох. Тэр төлөвшлийг олж авна гэдэг зорилгын хүрээнд эрүүл өдийн хоол, өдийн цайг, өдийн хоол болгоё гэсэн ийм хууль яригдж байгаа гэсэн ийм сайн жишээнүүд бол олон байна. За таны хувьд. За. Түрүүнээс хүнсний аюулгүй байдлыг хангаснараа Монгол хүн эрүүл байх энэ үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд одоо бодлого бол үндсэндээ чиглэж байна. За тэгэхээр хүнсний аюулгүй байдлыг хангана гэдэг нь маань төрийн холбоодох шаш хатны байгууллагууд, за мэргэжлийн байгууллагууд, за мөн иргэн хүний оролцоогоор одоо их хамаарч байгаа юм цогц асуудал. За тэгэхээр хэрэглэгчдийн боловсрол хамгийн чухал. Хэрэглэгчийн боловсрол маань хэрэглэх гэж байгаа хүнсээ зөв сонгохоос эхэлж байна. Тэгэхээр бид бүхэн өмнө нь бол хэрэглэгчдийн боловсролыг сайжруулах, дэвшлүүлэх талаар олон талт арга хэмжээнүүд явуулдаг байсан. Тэгэхээр одоо бол хүнсээ хэрэглэхийн өмнө зөв сонгох энэ тал руу нийлүүлэх хандуулахаар зорж байгаа. За эрүүл хүнс, эрүүл Монгол хүнсний хөтөлбөрийн одоо боловсруулж яваа. Энэ хөтөлбөрт тусгаж байгаа нэг гол чиглэл бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад энэ хоол хүнсний зөв сонголт, зохистой хэрэглээний талаар энэ агуулгыг тусдаа хичээл болгож оруулах. Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт орж чадсан уу? Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт бол орж байгаа. Гэхдээ энэний цагийг нэмэгдүүлэх, агуулгыг нь улам нэмэгдүүлэх. Энэ тал руу бол энэ төрийн байгууллагууд маань хамтарч ажиллахаар ингэж төлөвлөд бол явж байна. Тэгэхээр бид хүн энэ олон улстай хөл нийлж алхаж байна. Тэгэхээр бусад улс орнууд маань хүнсний аюулгүй байдлын бодлогоо хүнсний сүлжээнийхээ хэрэглэгч талаас нь хардаг болжээ. Тэгэхээр манайх бол яаж юм гэхээр яг энэ тал руу, энэ чиг хандлага руу ороод бодлогоо бас энэ тал руу чиглүүлэх юм шаардлага байгаа. Тэгэхээр одоо бидний боловсруулаад байгаа хөтөлбөр маань энэ хэрэглэгчдийн боловсрол тал руугаа их төлөвлөгөө харж байгаа гэдгийг хэлье. Тэгээд нийт иргэдтэй хамт жишээлхэд хүнсээ зөв сонгож зохистой хэрэглэцгээгээрэй гэж уриалъя. За энэ дээр нэг юм хэлсэн. Ням жаргалын төрөний хэлдэг одоо баталгаад байдал, аюулгүй байдал хоёрыг ингээд холиод ингээд янз бүрээр ойлгоод байна гэж тийм ээ. Тэгэхээр аюулгүй байдал гэдэг нь одоо яг л одоо мэргэжлийн хяналтынхны яриад байгаа энэ одоо аюулгүй байдал гэсэн үг тийм. Баталгаад байдал ч одоо хоол, шимт хижээл энэ хангамж нь ямар байна вэ?
Заавал нэг актер хордсон барьсан юм ярихгүй шүү дээ. Тийм ээ, хангамж нь ямар төвшөнд байна вэ? Үнэхээр одоо тэр насныхаа хүмүүсийг хангаж ийн үгүй юу гэдэг. Тэр зэрэг энэ дээр яг одоо тэр баталгаат байдал гэдэг талаас хоол шинжлэлээ оролцуулаад ярих аюулгүй байдал гэдэг нь маань одоо пестицид, янз бүрийн одоо тэр малын өвчнөөс болж одоо хүнс яаж ин буруу технологиор хийж ин стандарт зөрчиж байна гэдэг юм уу, хадгалалт буруу байна гэдэг юм уу, тийм энэ асуудалтай бас холбоотой байх гэж бодож байна. Тэгээд холбоотой л да. Тэгэхээр зэрэг энэ тал дээр бас хүмүүстэй ч гэсэн энэ талын ойлголтыг бас нэлээд их өгөх шаардлагатай гэж байна. Оролцогч нарын одоо хийж байгаа зүйлүүдтэй бүгд санал нийлж байна. Үнэхээр бид нэр хүүхдүүдийг ээжэдэг. Тэгэхээр эрүүл эхээс эрүүл хүүхдэл төрнө. Боловсралтай ээж өөрийнхөө одоо боловсролын хүүхдэд одоо боловсролоороо хүүхдэд хийж байна тийм үү. За түрүүн бас өөрөө ярьлаа сайн жишээ гэдэг чинь яг үнэлдэ бид нар бас нүүбийн төрөлжсөн байгууллагын хувьд за засгийн газар дэмжиж ажилладаг одоо зөвшөлтсөд хүрснээр одоо бас бодлогоо тодорхойлоход нь одоо тусал дэмжиж ажилладаг байгууллагын хувьд жишээлх юм бол бид нар одоо 2-3 жилийн өмнө болчихж байна да. Хүнсний ногоо тарих одоо тэр тариалтыг дэмжиж тэгээд энэ хүмүүсийн одоо энэ хүнсний хэрэглээний хүнсний нэр төрлийг одоо сайжруулах. За тэргээрээ дамжуулаад нөгөө ногоо олон төрлийн ногоо тарьсан тариаланчид байна. Өөрсдөө тарьсан ногоо эднэ. Тэгээд тэр байдалд нь сургах гэсэн яг ийм зорилготой төсөл хэрэгжүүлсэн. За 3 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлсэн. За бид нар хөдөө аж ахуйн яамтайгаа зөвшөлдөж байгаа төсөл хэрэгжүүлэх одоо аймаг сумдуудаа тодорхойлохдоо бид нар хүнсний хэрэглээ, ногооны хэрэглээ, тариалт бөгөөд хэрэглээ багтаа газруудыг сонгосон. Жишээлх юм бол тэгээ 3 жилийн одоо төслийн одоо эцсийн үр дүн ямар харагдсан бэ гэхээр яг тухайн тэр хүнсний ногооны хэрэглээ тариалт бага байсан газруудад жижиг одоо өрхийн хэмжээний тариалт эрхэлж байгаа хүмүүс хүнсний янз бүрийн ногоо тариалаас сурчиж байгаа нэгдүгээр. Дээрээс нь тэрийг зөв тариалаас сурчиж байгаа. Тэрийг зөв хурааж аваад тэрийг боловсруулаад тэрүүгээрээ олон янзын хоол хүнс хэрэглээ тэрийг хүүхдүүдэд болоод өөрсдөө хэрэглээ сурчиж байгаа. Энэ бол одоо бид нар төсөл хөтөлбөрөөр нэгэнт одоо бүх асуудлыг цогцоор шийдэж чадахгүй учраас нэг газар туршиж үзээд энэ боломжтой юм байна гэдгийг одоо харуулж байгаа. Тэгэхээр энэ бол яг нөө бид нар чинь бүгдээрээ л өөрсдөө бас хэрэглэгч шүү дээ. Тэгэхээр энэ бүх юмныг одоо цааш нь л одоо бие биендээ энэ мэдлэг мэдээлэл энэ технологи юмаа дамжуулах нэг асуудал. За нөгөө талаасаа нүүбийн байгууллагын хувьд бол жишээлх юм бол одоо бид нар шинэ тэжээлийн асуудлыг ингээл яриад байна. Бид нар шинэ тэжээлтэй хоол идэх хэрэгтэй гэдэг. Гэтэл энэ чинь нөгөө талдаа бас бид нарт ямар зүйлүүдийг одоо хилээд байна гэхээр яг энэ хөдөө аж ахуйнхаа үйлдвэрлэлд бид нар шинэ тэжээлийн баримжаатай үйлдвэрлэлийг одоо жишээлбэл хөгжүүлээ. Энийг бид нар бас англиар хэлдэг л да nutrition sensitive agriculture гэдэг. Тэгэхээр энэ үйлдвэрлэлтэй яг энэ шинэ тэжээлийн баримжааг энэ шинжлэх хоёр шинжлэх ухааны хоорондоо холбоё те. Яг үйлдвэрлэлтэй тэгвэл яг яах юм? Эцсийн нүндээ бид нар тэгснээрээ шинэ тэжээлийн асуудалд тэгвэл яаж арайс жоохон сайжруулах юм гээд. Тэгэхээр нөгөө хэрэглэгчдийг зөв сонгоод идээд байгаараа гэдэг урайны чинь нөгөө талд нь бид бас зөв юмыг одоо санал болгох хэрэгтэй шүү дээ. Яг үнэхээр хүнд хэрэгтэй, зөв технологиор үйлдвэрлэгдсэн, зөв одоо заавартай, хэрэглэх заавартай тийм үү. Тэгэхээр эн чинь бас нөгөө талын хариуцлага байна. За баярлалаа. Зөв хэрэглэгчийн зүгээс бид харьцангуй хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүй хүнсийг баталгаат хүнсийг хэрэглэхийн үүднээс сав баглаа бодол дээр бид анхаардаг болсон тийм ээ. Сав баглаа бодлын таних тэмдэг тэмдэглэгийг бид мэддэг болсон хэрэглэгчид маань харьцангуй өөрсдөө тэр тал дээр боловсрож байгаа. За гэхдээ үнэхээр тэр хүнсний дүүдчим нэмэлт бүтээгдэхүүн гэдэг юм уу тэр хүнсэнд орсон оц найрлагын талаар мэдлэг мэдээлэх юм бол үнэхээр бидэнд хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Маш энгийн өнөөдрийн ганц жишээ би энх Монголдоос асууя гэж бодож байна. Өнөөдөр баруун дөрвөн зам дээр Ханааруу гэдэг Солонгос ресторан хүнсний дэлгүүр сав баглаа бодлын хугацаанд дууссан оныг солиод оруулж ирдэг байсан нь тогтоогдож гэдэг энэ мэдээлэл байна л да. Яг үнэхээр гаднаас орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүн дээр бид нар 100% хангалттай хяналтыг тавьж чадчих байгаа юм. Тэгэхээр Монгол улсын нийтдээ энэ 26 хэлийн бомб дээр энэ хүнсний чиглэлээр одоо нийт 300 орчим байцаагч бол байнгын тогтмол хяналт тавьж ажилладаг л да. Тэгэхээр Монгол улсын их хурлаас батлагдсан хүнсний тухай хуулиар бол энэ оруулж байгаа импортлогч бол одоо хуулийн этгээд байх. Хувь хүн бол одоо хүнс импортлохыг бол хариулсан шүү дээ. Заавал хариуцлагатай хуулийн этгээд одоо оруулж идэг болох хэвээр. Дээрээс нь тухайн шошго нь бол англи, монгол, орос гэсэн энэ гурван хэл дээр заавал байх ёстой гэсэн ийм шаардлагууд бол хуулинд бол одоо хангалттай бий болсон. Гэсэн хэдий ч одоо бас энэ зарим
одоо цөөн тооны нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бол одоо их хэмжээний овор хэмжээ бараа бүтээгдэхүүнтэй хольж одоо оруулж ирж хугацаанд дууссан бүтээгдэхүүнийг бол ингэж хугацааг сунгаж ингэж хэрэгжилж байгаа зөрчлүүд илэрсэн. Өцгтөр бол манай мэрэгжлийн хяналтын байгууллагаас бол нийслэлийн мэрэгжлийн хяналтынхан бол энэ Солонгос хоолны газрууд одоо хэрэгэлдэг энэ амтлагч. За манайхны энэ дэлгүүр худалдаан дээр байгаа энэ зарим нэг Солонгос нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хугацааг сольж байгаа асуудал гарсан. За үүний дагуу бол одоо зөрчлийн хэрэг үүсгэж тухайн бараа бүтээгдэхүүнийг бас одоо битүүмжилж одоо хологдох арга хэмжээг бол аваад явж байна. Тэгэхээр ер нь бол хэрэглэгч бол аль болох Монгол улсынхаа өөрийн одоо шинэ бүтээгдэхүүнийг өдөр тутмынх нь гарсан бүтээгдэхүүнийг л аль болох хэрэглэх нь бол одоо үндсэндээ бол аюулгүй байдлын эхний баталгаа болж байгаа. Аль болох одоо гадаадын одоо их удаан хугацаанд хадгалагдж байгаа бараа бүтээгдэхүүнээс бол би татгалзаараа гэж одоо зөвлөх гээд байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол одоо гэр орондоо энэ хүнсийг та бүхэн хэрэглэхдээ шилэн болон одоо юм төмөр нээржин хүнсний зориултын савнал одоо хадгалж тээвэрлэж хэрэглэх ёстой шүү. Одоо зарим нэг цэцэрлэг сургууль дээр бол одоо энэ хуванцар сав хэрэглэж байгаад бас хураагдсан асуудал байж байгаа. Гişнээ сайн компани хуванцар сав байсан ч гэсэн тэр бол халуун бүтээгдэхүүн хийгээл хүүхдэд хоол өгөхөд бол тэр эргээл хор болж байгаа. Тэгэхээр өнөөдөр дэлхийн нийт одоо энэ ундааны сорвол энэ савхыг хүртэл одоо энэ хуванцар байдлаар хэрэглэхийг бол эсэргүүцэж энэ хоригдж байгаа улс орнууд одоо татгалзаж байгаа байдал нэмэгдэж байхад монголчууд одоо бас яг энэтэй дүүцэх хэмжээний арга хэмжээ аваа явах хэвээр. Мэргэжлийн хяналтын байгууллагаас бол энд хуванцар савтай холбоотой засгийн газрын тогтоол гаргаад энэнийхээ дагуу хэрэгжилтэнд нь хяналт тавиад ингэ явж байна. За баярлалаа. Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр тохиож байгаа. Энэ өдөртэй холбогдуулсан мэд үзэгч та бүхэндээ за Монгол улсад хүнсний баталгаат болон аюулгүй байдлаар хэрхэн яаж анхаарч байгаа юм. Энэ дээр зөвхөн төрийн болон төрийн бус байгууллагаас гаргад гадна хэрэглэгч болсон үзэгч та бүхний оролцоо маш өндөр хэмжээнд байдаг юм шүү гэдэг мэдээлэл бидний ярилцлагаас авсан байх гэж бодож байна. Студид ирсэн зочдод дахиад танилцуулъя. Мэргэжлийн хяналтын ерхий газрын хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын газрын даргын хамгаалан нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын шадар суурин төлөөлөгч Нямжаргал за хүнс хөдөө аж ахуйн хөнгө үйлдвэрийн яамны хүнсний аюулгүй байдал хангамж бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Батбаатар шинжлэх ухааны технологийн сургуулийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хоол зүйн шим судлалын профессор Инхтай Авинаар энэ цагт студид ажиллаа. Та бүхэндээ баярлалаа амжилт хүсье. Анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.